Амьдралыг холбогч Баатрууд. Цаг хугацааны урсгалд зарим зүйл мартагдан бүдгэрдэгч хүний амьдралын хэмнэл, улсын хөгжлийн зүрхний цохилт болсон холбоо харилцаа хязээд тасарч байсангүй. Аймгийн төвөөс хөдөөний малчинд хүрэх анхны утасны чимээ. Эрдэнэ үйлдвэрийн анхны станцын гэрэл. Монголд интернетийн эхний оч ассан тэрэл мөч. Энэ бүхний ард нэгэн нэр үргэлж хамт байсныг эрдэнтчүүд тэр бүр анзаараагүй байх. Гэвч 50 жилийн турш эрдэнтийн хөгжил цэцэглэлт, мэдээллийн урсц, амьдралыг холбож ирсэн Даруухан Баатар бол мэдээлэл холбооны сүлжээ компани. Тэртээ 1970 он зууны манлай бүтээн байгуулалт эрдэнтийн овооны орд газрыг үйлдвэрлэлийн зориултаар ашиглах гэрээнд бүгд найрамдах Монгол ард улс зөвлөлт холбоод улсын нам төрийн удирдлагууд гарын үсийг зурж баталгаажуулав. Энэхүү түүхэн үйл явдалтай зэрэгцэн 1972 онд харилцаа холбоо хэмээх их айлаас нэгэн жижигхэн өрх тусгаарлан гарч тухайн үеийн геологийн хотхны анхны байгуулгын шанг татан ногоон вагончигт үйл ажиллагаагаа эхлүүлсэн нь эрдэнтийн холбооны салбар байлаа. Цаг хугацаатай одоо уралдчилан хөгжиж байгаа салбар бол мэдээлэл харилцаа одоо технологийн салбар байгаа шүү дээ. Цахилгаан холбоо, за радио, телевиз, компьютер, за хиймэл оюун ухаан, сансрын технологи гэдэг илүү одоо хурцтай хөгжиж эхэлж байна. Тэгэхээр харилцаа холбоо мэдээлэл технологийн үед бол илүү энэ шинэлэг технологиудтай харилцах ур чадвар хүнээс илүү шаарч эхэлж байна гэсэн үг. Ер нь бол хүний одоо ахуй амьдрал бол ер нь бол их өөрчлөгдсөн гэж бодож байгаа. Их ажлын талбарт бүтээн байгуулалт өрнөж, илгээлтийн эзэд эрдэнэт рүү хөвөрч эхлэв. Энэ үед холбооны салбарыг өргөтгөх шаардлага тулгарч 1973 оны 222 дугаар тогтоолоор аймаг хотын холбооны газрын зэрэглэлд хамруулж 1975 оны 2 дугаар улиралд багтаан холбооны газар болгон өргөтгөх шийдвэр гарснаар холбооны газрын үйл ажиллагаа болон ажилчдын нийгмийн асуудлууд руу анхаарсан нам төрийн олон чухал шийдвэр гарсан түүхтэй. Улмаар дээрх тогтоолыг үндэслэн бүгд найрамдах Монгол ард улсын холбооны яамны сайдын 1975 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 67 дугаар тушаалаар Эрдэнэт хотын холбооны газрыг байгуулж анхны дараагаар инженер Жамин Жавыг томилон хот хоорондын холбоо, хотын холбоо, шуудан тасаг гэсэн 3 тасгийг 30-аад ажилтнтайгаар байгуулав. 1975 оны 7 дугаар сарын 25-нд Эрдэнэтэд телевизийн нэвтрүүлэг үзүүлэх арга хэмжээний тухай сайд нарын зөвлөлийн 365 дугаар тогтоолоор 1976 оны 1-р улиралд багтаан Монгол зөвлөлтийн телевизийн нэвтрүүлгийг гаргах шийдвэр гарч шаардлагатай дуу дүрс бичлэгийн магнитофон, кино төхөөрөмж, антенн, мачгийн байгууламжийг барьж байгуулах үүрэг өгснөөр эрдэнтчүүд цэнхэр дэлгэцтэй учран золгов. Ингэж 1977 онд үндэсний телевизийн программыг дамжуулах РЦТА 703 12 станцыг ашиглалтанд оруулснаар үндэсний нэвтрүүлгийг дамжуулж эхэлсэн байна. 1979 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Эрдэнэт хотын холбооны газрын шинэхэн барилгыг тухайн үеийн холбооны дарга Баатарт гүн хүндэтгэлтэйгээр хүлээлгэн өглөө. Хоёр орны найрамдалт харилцааны гэрч болон үлдсэн энэ барилга өдгөөж Эрдэнэт хотын иргэдийг төв дэлхийтэй холбох гүүр болж харилцаа холбооны түүхийг бичлэлцээр байна. Төд удалгүй 1979 оны 12 дугаар сарын 28-нд зөвлөлт холбоод улсын тусламжтайгаар Улаанбаатар Дашинчилэн, Булган, Эрдэнэтийн чиглэлийн радио релений шин шугамыг хүлээлгэн өгсөн байна. Өдгөө тус газар нь уламжлалт суурин холбооны үйлчилгээнээс гадна ADSL болон Wi-Fi, шилэн кабелийн өндөр хурдны интернет үйлчилгээ, олон улсын ярианы тэгтэг нэг гарц, факс, цахилгаан мэдээ, интернет кафегаар хэрэглэгчдэд үйлчилж байна. Мөн дамжуулах системийн хувьд Эрдэнэт хот, Хялганд, Жаргалант сумдын ашиглалт үйлчилгээг хариуцсан ажилдаг. Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийг байгуулах тухай Монгол Улсын засгийн газрын 2006 оны 186 дугаар тогтоол, төрийн өмчийн хорооны 2006 оны 496 тоо тогтоолыг үндэслэн мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит компани Орхон аймгийн газар 2007 оны 7 дугаар сарын 1-ний өдөр байгуулагджээ.
Хавар намрын салхи халуун хүйтний аянд шон дээр гарч уулын даваа талын замгүйд салхин шуурхтай уралдан утасны шугам, радио реле, шилэн кабелийг хамгаалж ирсэн хүмүүс бол холбоочд. Чухамдаа өдөр шөнөгүй асфальттай зогсох холбооны сүлжээ хизээч унтдаггүй хэв маяг энэ компанийг илтгэж иржээ. Жилээс жилд үүх түүхэн зузаарч өргөжин тэлсэн өнгөрсөн 50 жил бол зөвхөн техник технологийн дэвшил бус хүмүүсийг холбосон итгэлийн гүүр Эрдэнтийн Монголын хөгжилтэй хамталгасан мэдээллийн замналын үнэт гэрч юм. Намайг дөнгөж төгсчээд ажилд ороход бол 1999 онд Оросын стандартын координатын яатаас болон аналог технологи дөнгөж буугаад одоо тоон технологид дөнгөж шилжиж исэн тэр 90 үе байсан. Энд бол одоо EWS буюу одоо Герман улс үйлдвэрлэгдсэн электротес ашиглалтанд орж исэн, мөн одоо Морин улс үйлдвэрлэгдсэн 34 мегабит секундын нейро систем ашиглалтанд орж исэн ийм үед ажилд орж исэн байгаа. За энэ хугацаанд эдгээр системтэй танилцж ажиллаж эхэлсэн. За одоо намайг ажиллаж байгаа хугацаанд 2008 оноос эхлэн одоо STH буюу одоо энэ дамжуулалтын технологи бас мөн өөрчлөгдөж шинэ 90 үед одоо шилжсэн. Энэ бол одоо DWDM буюу одоо долгионы уртын нэвтрүүлгийн систем ашиглалтанд орсноор одоо манай Эрдэнэ хотын одоо дамжуулах систем багтаамж одоо 1000 дахин нэмэгдэжсэн. Одоо энэ систем одоо улам одоо өргөжин одоо шинжлэгдэж ирж байна. За одоо энэ жил одоо мөн одоо манай мэдээлэл холбооны сүлжээ компаниас одоо дамжуулах технологийн шинжилгээгдэж одоо дараагийн үе шат руу мөн шилжин гэж явж байна. 2005 онд Орхон аймгийн цахилгаан холбоо компанид ажилд орж өдий болтол ажиллаж байна. Тухайн үед намайг 2005 онд цахилгаан холбоо гэж компани ажилд ороход ихтэй юм гэж тарах байсан. Тэгээд 2007 онд мэдээлэл холбооны сүлжээ компани гэж үүсэн байгуулагдаад Саран гэрэл гэж тэгээд Эрдэнэ хот одоо сайн итгэл гэж даргатай ажиллаж байна. Анх ажилд орж байх үеийг бодвол мэдээлэл холбоо технологи гэдэг одоо цагаас эргээд харахад маш их хөгжсөн байна. Тухайн үед би чинь кабелийнхаа үзүүрийг олох гэж нэг талд нь батарей барьж нөгөө талд нь төрөг барьж ингэж кабелийнхаа дугаарладаг байсан бол одоо тэгэх юм байхгүй. Өнгө өнгөөрөө кабель нэгтэл өнгө өнгөөрөө байдаг болцсон. Хамгийн түрүүний кабелийг л ингэж бодоход одоо тэгээд гар утас өчнөө юм интернет бий болцсон. Одоогийн энэ өндөрлөгөөс харахад холбоо гэдэг маш их хөгжсөн байна. Орхон аймгийн холбоонд 99 оноос 2002 он хүртэл ажиллаж байгаад 2009 оноос өдийг хүртэл Орхон аймгийн холбоонд кабельч мэрэгжлэр ажиллаж байна. Манай Эрдэнэтэй холбооны газрын дарга нар, үеийн дарга нар ер нь их мундаг хүмүүс байсан. Инх тайван дарга, Саран гэрэл дарга, Эрдэнэ хот дарга, одоо ажиллаж байгаа сайн итгэл дарга. Тэрэн дээр энэ кабель шугамын инженерүүд гэж мундаг инженерүүд байлаа. Жаминжоо инженерийн үед ажиллаж байлаа, зориг инженерийн үед ажиллаж байлаа. Магна инженер гэж байсан, инх цэцэг инженер гэж бурхан болсон гэж байгаа. Одоо сүүлд нь Санжаа Дорж гээд инженерийн удирдлаганд ор кабель шугамын техникчээр ажиллаж байна. Мэдээлэл холбооны сүлжээ компани Орхон аймгийн газар нь мэдээлэл холбооны техникийн ашиглалтыг сайжруулах, бизнесийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх үндсэн зорилттой ажлуудаас гадна 2007-оос 2015 онуудад мэдээлэл холбооны шинэ техник технологиг нэвтрүүлэх чиглэлээр олон томоохон ажлуудыг Эрдэнэ хотын хэмжээнд хийж гүйцэтгэж Орхон аймгийн хөгжил цэцэглэлтэнд тодорхой хувь нэмэр оруулсан байна. 2009 онд булган Эрдэнэт чиглэлд Хятадын ZT компани STM4 урсгал дамжуулах STH систем ашиглалтанд орсноор өнөөгийн байдлаар Улаанбаатартай STM64 урсгалаар холбогдсон дэлхийн жишгт хүрсэн өндөр чанарын үйлчлэгийг Орхон аймгийн ард түмэнд үзүүлж байна. Энэхүү шилэн кабелийн системээр Монголын цахилгаан холбоо хувьцаат компани Micom, Skytel, Unitel, Mobicom, Sangiam, төмөр зам зэрэг харилцаа холбооны оператор компаниуд сувагт вэслэн
радио релэний станцад Mobicom, Skytel, G-Mobile, Монголын цахилгаан холбоо компани, Unitel зэрэг бүх үүрэн холбооны оператор компаниуд Эрдэнэ хотын бүх FM, телевиз, цагдаа, хамгаалалтын албад зэрэг байгууллагуудын богино долгионы станцуудын антенны цамхаг, төхөөрөмжийн цахилгаан тижээл, байр талбай, хэвийн найдвартай ажиллагааг ханган ажилдаг. 2003 онд анх энэ Эрдэнэтийн холбоонд ажилд орж исэн. Ажлын гараагаа бол радиогийн орлогын байцаагч гэдэг гээс бол анх ажлын гараагаа их гэж түүнээс хойш бол нөгөө телефон цэгийн засварчин, техникч, таксоны техникч, монтер гэх зэрэг ажлуудыг хийж аваад 2009 оноос бас сүлжээний инженерийн албан тушаанд томилогдоод өнөөдрийн хүртэл 22 дахь жилдээ ажиллаж байна. За манай компани нь өөрөө эзэмшиж буй мэдээлэл холбооны сүлжээ байгуулах, эзэмших, түүний ашиглалт үйлчлэгийг эрхлэх тийм тусгай зөвшөөрлийн хүрээнд 21 аймаг 336 сум сууринг хамарсан шилэн кабелийн дамжуулах сүлжээний технологи дээр суурилсан хамгийн том хот хоорондын сүлжээгээр өгдлийн сүлжээ болон тоон суугийн үйлчилгээ мөн олон улсын интернетийн бөөний урсгалын үйлчилгээг үзүүлж байна. Мэдээлэл холбооны сүлжээ компанид 2012 оны 1 сарын 1-ээс ажиллаад ээлжийн инженер ажиллаад за мөн дамжуулах байгууламжийн инженерээр ажиллаж байна. 2024 оноос мэдээлэл холбоо сүлжээ компанид бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байгаад 2025 оны 5 сараас ашиглалтын менежерээр ажиллаж байна. Манай Орхон аймгийн мэдээлэл холбоо сүлжээ компани нь Орхон аймгийн оператор компаниудын ашиглалт үйлчилгээ, тэдний техник ашиглалтын найдвартай, тасралтгүй байдлыг хангах аутсорсингийн үйлчилгээг хариуцсан ажиллаж байна. Дамжуулах чиглэлийн бүхэл танаг төхөөрөмж, гадна барилга байгууламжийн кабель шугам, барилга байгууламжийн эд ачхуу гэх мэт зүйлсүүдийг цаг хугацаанд нь шаардлагатай үед нь засварлаж үйлчлэгээ үзүүлээд төрөөслөгч оператор компаниудын техник танаг төхөөрөмжийн тухайн үед гарсан гэмтэл саадлыг инженерийн зааварчилгааны дагуу гэмтлийг устгаж ажиллаж байна. Тэний 163 дугаар станц дээр 4 техникч ээлжээр ажилладаг. За миний хувьд бол 13 жилийн байгууллагад ажиллаж байна. Эдгээр станцын ээлжийн техникчээр. Манай энэ станц нь болохоор 30-аад компанитай хамтран ажилладаг. За товчхон хэлэх юм бол Mobicom, Unitel, G-Mobile гэх мэтлэн 34-5 компанитай хамтран ажилладаг. За манайх нэг ээлжиндээ 7-7 хоногор ээлжиж ажилладаг, нийт 4 техникч ажилладаг. Би Монгол Улсын шинжлэх ухааны технологийн сургуулийн компьютер техникийн их сургуульд компьютерийн систем хамгааллаар сурч төгссөн. Mobicomд 2 жил, Sky Media-д 9 жил. Тэгээд мэдээлэл холбоо сүлжээ компаниараа 2 жил, 3 дахь жилдээ ажиллаж байна. Манай байгууллага ингээд хамтрагч байгууллагуудын сүлжээний найдвартай байдлыг 24 цагаар яг энэ өрөөндөө ингэж янз монитор гэж суудаг байгаа. 2023 он кабелч мэргэжлээр орж 2024 оноос кабель шугамын техникч гэдэг мэргэжлэлээр одоо хүртэл ажиллаж байна. Манай байгууллаганд 789 худаг, 50,118 м суугчлал, 613 ширхэг агаарын багантай гэсэн судалгаа гарсан. Жил ирэх тусам худаг суугчлал кабелийн байгууламж маань өргөжинд хэлж байна. Мэдээлэл холбооны сүлжээ компанид анх 2016 оны 2 сарын 1-ээс ээлжийн инженерээр ажлынхаа гарааг эхэлжсэн. Түүнээс хойш няро бичиг хэрэг тооцооны мэрэгжилтэн ажлуудыг хийжсэн. Тэгээ 2024 оноос хойш ерөнхий нэгтлэн бодогчоор ажиллаж байна. Манай Орхон аймгийн газар нь 21 аймгийнхаа хэмжээнд орлого төвлөрүүлэлтээрээ тэргүүлдэг. 24 оны хэмжээнд бид нар одоо орлогын төлөвлөгөөгөө 84 сая төгрөгөөр давуулан биелүүлсэн. 2025 оны 11 сарын хэмжээнд төлөвлөгөөгөө биелүүлсэн тийм амжилттай ажиллаж байна. Холбооны салбар бол маш буянтай, сайхан салбар. Энэ салбарыг тэр дундаа Орхон аймаг гэдэг энэ том айлын холбооны салбарыг удирдах авч явна гэдэг бол залуу хүний хувьд нэлээд хүнд ачаа, нэр хүндтэй юм том ажил байлаа гэдгийг бол хэлэх байна. За намайг анх ажил авч байхад 2017 онд би ажлаа хүлээж авч ирсэн. За тэгээд энэ хугацаанд бол яг авч байхад манайх 30 орчим инженер техникийн ажилтнуудтай ийм байгууллага байсан. За энэ хүмүүс бол Орхон аймгийн мэдээлэл харилцаа холбооны шугам сүлжээ, удирдлага зохион байгуулалтыг бол найдвартай хангаж гэмтэл саадлын тоогоорооч тэр одоо энэ амжилттай ажилласан юм хүмүүс байдаг юм аа.
Мөн одоо ажиллаж байгаа хүмүүсээ бид нэр хэрхэн яаж урамшуулж ажиллах вэ гэдэг дээр бол маш их санаа тавьж энэ чиглэл бол анхаарал хандуулж ажиллаж ирсэн. Одоо ажлын байранда сэтгэл ханамжтай байх тал дээр бол нэлээдгүй анхаардаг. За энэ ч утгаараа бид нэр аймаг орон нутгатаач тэр төв компаниасаач тэр олон төрлийн нийгмийн халамж дэмжлэгүүдийг бол авч ирсэн. За намайг ажил авахаас өмнө одоо ажиллаж исэн бараг бүх хүмүүс орон сууцны дэмжлэгт хамрагдсан. Энэ бол одоо миний бас хэлэх ёстой нэг ажил. Амьдралыг холбогч баатруудын түүх үргэлжилсээр тэд мэдээлэл харилцаа холбооны технологийн дэвшлийг Монгол хүмүүст амжуулан хүргэж улс орныхоо нийгэм, эдийн засгийн бүхий салбарт тогтвортой хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэх өндөр хурдны хамгийн хүртээмжтэй үндэсний сүлжээ болох эрхэм зорилгоотой маргааш руу тэмүүлж байна. Дэлхийн нийтийн энэ хөгжлөөс бол бид аль болох хоцрохгүй байхын тулд бол энэ технологиг илүү одоо сурах, мэргэжлийн боловсон хүчнээ бэлдэх одоо шаардлага хэрэгцээ бол эх 50 жилд бас гарч байгаа. Тэгэхээр энэ мэргэжлийн боловсон хүчнүүдэд бас тасралтгүй бэлтгэж явах нь бол их чухал одоо ач холбогдолтой гэж харж байгаа. Нэгдүгээр. За хоёрдугаарт шинэ гарч байгаа одоо энэ технологиудыг одоо ахуй амьдралд нийгэмдээ нэвтрүүлэхийн тулд бас энэ эрх зүйн орчныг бол цаг алдалгүй бид нар шинжилж явж байгаа нэг зүйтэй болов гэж харж байгаа. Эх 50 жил бол маш сайхан тэгэлэг харагдаж байна гэж ойг тэмдэглэж байгаа. Цахилгаан холбоо компани маань үе үе ахмадууд, одоо ажиллаж байгаа удирдлагууд, за мөн салбарын нийт хамт олон одоо өөрийн телефоны операторууд, за мөн одоо ГОК-ийн холбоо, одоо мэдээж авах удирдлагын төв, төрийн цахим үүсгэний хилтэс гэдэг Ахмад болон дунд залуугийн бүх холбоотчтой Одоо хамтран ажиллаж байгаа ажлын хамт олондоо нийт хамт олондоо болон ахмадуудаа Орхон аймгийнхаа хамт олондоо Ажилтан албан хаагчтай, Инженер техникийн ажилтан хамт олондоо айн баярын мэнд баярын мэндийг хүргье. баярын мэндийг хүргье. баярын мэнд хүргье. Та бүхэндээ баярын мэнд хүргэе. та бүхэндээ аз жаргал эрүүл мэндийг хүсье. Хамтарч ажиллаж байсан бүх хүмүүстээ гэр бүлд нь инээдхөр эрүүл их хамгийн сайн сах мөхнийг хүсэн өрөөё. Нийт холбоочдод Орхон аймагт харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 50 жилийн баярын мэндийг хүргье. Өнөөдөр бид өнгөрсөн хойд урсаж маргаашийн хөгжлөө илүү тод зурж байна. Технологи өөрчлөгдөж боловч холбооны хүний үнэнч зан, чин зориг, тасралтгүй хичээл зүтгэл хизээж үл өөрчлөгдөнө. Мэдээлэл холбооны сүлжээ компани өнөөдрийг холбож ирээдүйг бүтээсээр